Хүүхдүүд та бүхэнтэйгээ энэ удаагийн оюуны хөгжил хичээлээр латерал сэтгэлгээний ухаан сорих бодлогуудыг хэрхэн бодох аргатай танилцах юм аа. Латерал сэтгэлгээ гэдэг маань альва юмс үзэгдлийг илүү чөлөөтэй сэтгэж, өөр өнцгөөс харж, тунгаан бодож, хамгийн чухал оновчтой хариултыг олох гэсэн санаа юм шүү дээ. Тийм учраас хүүхдүүд та бүхэн төсөөлөн бодож, өгүүлбэрээ сайтар сонсож ойлгоорой. Хэрвээ сонсож амжаагүй бол дахин сонсож болно шүү хүүхдүүдээ. Ингээд багш сурагчдаа оюун ухаан, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх их үйлсэнд амжилт хүсье. Чиний ямар хувцас амархан цоорохгүй вэ? Бяцхан ботгоны баруун нүдэн гэмтэж юм харахаа болжээ. Хүү түүний баруун талд нь загас, зүүн талд нь яс тавьжээ. Ботго алийг нь идэх вэ хүүхдүүдээ? Дасгал 3. Өнгийг сүхээр зохиоход хагарсангүй. Яагаад тэр вэ? Бяцхан охин амьтны хүрээлэнд очоод нэг том баавгайг олж харжээ. Тэр тун их баярлан түүн дээр очиж гараараа барьж үзв. Охин баавганаас огтхонч айхгүй байлаа. Яагаад тэр вэ? Дасгал 5. Бат 7 настай гэтэл хүмүүс бүгд л түүнийг ах гэж дууддаг. Яагаад тэр вэ? Ямар хүн хахир хүйтэнд хамгийн төсвөртэй байдаг вэ? Дасгал 7. 90 ухаан шаргацсан хүн яаж унтах вэ? Дасгал 8. Голдоо өвөөтэйгээ зугаалж байх үедээ борооны тогтоолсыг туулан гарав. Гэтэл тэр хоёрын гутал огт нороогүй байлаа. Яагаад тэр вэ? Дасгал 9. Агуу их хүч чадалтан нэг зүйлийг л өргөж дийлдэггүй. Тэр нь юу вэ? Аравдугаар дасгал. Тулгаагийн аав өдөрт 50-60 удаа сахал хусах боловч нүүрнийхэн сахал байж л байх юм. Яагаад тэр вэ хүүхдүүдээ?
Дасгал 11. Агуу их хүмүүсийн олонх нь хаана мэндэлж төрдөг вэ? Чиний мэдлэг нэмэгдэх тусам юу ч бага болох вэ? Дасгал 13. Самдан машинаараа орон нутгийн замд 70 км/цагийн хурдтай явж байв. Тэр 80 км/цагийн хурдтай явж байсан 3 машиныг өнгөрсний дараа цагдаа зогсоон түүнд торгуулийн хуудас өгөв. Самдан ямар зөрчил гаргасан бэ? Дасгал 14. Нэг хүн живж байгаа боловч нойтон биш байна. Ийм байх боломжтой юу? Дасгал 15-ыг хамтдаа ажиллацгаая. Нарийн боовчин 5 бялуу хийхэд нэг хос биелий ашигладаг. Гэтэл нэгэн удаад 15 бялуу хийх болжээ. Гэтэл түүнд ердөө 2 хос биелий байж. Нарийн боовчин энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бол? Дасгал 16. Намайг хоололвол би амьдарсаар байна. Харин ус өгвөл би үхчихнэ. Би юу вэ? Дугаар дасгал. Мөнгөө 2 дахин ихсгэх хялбар арга юу байж болох вэ? Үн яагаад эргэж хардаг вэ?